Бүгдээрээ сайн бацгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд та бүхэн маань бүгдээрээ сайхан наадцгаасан уу? За миний бие бас ер нь бол энэ жил маш гоё онцлог наадмыг тэмдэглэж өнгөрүүллээ. Өнөөдрийн маань сэдв таны яг одоогийн хосын харилцаа ямар байгаа вэ? Тэр хүн танд ер нь бол юу гэж хэлхийг хүсэж байгаа вэ гэсэн юм сэдвээр хийгдэнэ. За өнөөдөр нэмэлт сэдвтэй орж байна. Нэмэлт сэдв бол энэ хүн харилцаагаа цаашид ер нь хэрхэн харж байгаа вэ гэсэн юм сэдвтэй хийгнэ. За өнөөдрийн маань титэм үг тасралтгүй суралц, зогсолтгүй мөрөөд гэсэн ийм үгээр эхэлж байна. За мөн Росли Тарот нь анхан шатны хүзрийн нэг багц гаргасан байгаа те сургалтын багц. За тэр сургалтын багц маань интер мэр Аз хор номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан. Тэгээд одоо ер нь бол наадмын өмнө бол ингээд тоош гэрээ дууссан байгаа. За тэгэхээр та бүхэн маань байгаа газараа энэ хүү хүзрийн багцыг хургуулж авахыг хүсэх юм бол надтай холбогдоорой. Пэйж болон Instagram хаяг маань description хэсэгдэр бичигдсэн байгаа шүү. За ингээ бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. За өнөөдрийн маань уншлага эхний 1-р группийн маань Moon гэсэн энэ хүү картны сонголт байна. За групп 2-ын маань Tree of Wands гэсэн энэ хүү карт. За нэлээд том хүзэр байгаа учраас та бүхэн маань ингээд ч бараг харчиж байгаа те. Тэгэхээр за Knight of Cups карт маань 3-р группийн сонголт болж гарч иржээ. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Өнөөдрийн маань сэдв яг одоогийн харилцаа ямар байгаа вэ? Тэр хүн танд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэсэн юм сэдвтэй байна. За ер нь бол Moon картыг сонгосон байгаа учраас энд жоохон таарын харилцаа төрөгдөлтөө. За ер нь бол тодорхой бус байдал маш ихтэй. Та энэ дээр жоохон стресстэй, тэ юм сэтгэл зүйн хувьд жоохон даун, уналттай ийм энергитэй байна. Тэгэхээр энэ энерги маань одоо тийм ч nice бол мэдээж энерги биш байдаг те. Яг ингээд ус руу живж байгаа юм хтэй. За тэгэхээр бүгдээ ямар ч исэн хүзрүүдэд дийлгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая. За ер нь бол энэ хүү картаараа бааны гараа өнөөдөр хийчихье гэж бодлоо. За групп 1 буюу Moon картыг сонгосон хүмүүсийн маань одоогийн хосын харилцаа ямар байгаа вэ? За King of Swords, Four of Pentacles, Four of Wands. Oops, ингээд авчих. Баахан дөрвийн тоглож чач юу вэ? Four of Pentacles, Four of Wands, Four of Swords. За Seven of Wands. Devil карт маань гарч ирж байна. За хамгийн доод карт маань Star карта эндээ бүгдээр авчи да. Уг нь бол feelings байна. Гэхдээ таарын харилцаа яалтчгүй л нэг тийм зоомтой болцсон байгаад байна. Одоо тэ нэг boundary гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр энэ харилцаа үнэхээр яг танд ийм Moon буюу асуудалтай мэдрэмжийг өгч байна. За ер нь бол энэ харилцаанд таярт хоёуланд чинь нэг юм эдгэх одоо тийм шаардлага байна гэсэн үг. За Star бол яг hopeтэй итгэл найдвар энэ харилцаа цаашаага зөв ингээ голдролтой орчих боломжтой юм а гэсэн чүд ийм итгэл найдвартай. Дээр нь Devil card маань яг ийм нэг жоохон хортой харилцаа болчиход идэв шүү дээ. Тэгэхээр King of Sword бол хамгийн ихний карт маань одоо нэг тал бол шууд өөрийнхөө зарчмыг хилээд одоо энэ хосын харилцаа л одоохондоо нэг тал бол ингээ шууд хан босгоцсон байгаа учраас
айгүй тийм тодорхойгүй байдалд ингээд орчихсон байгаа ийм харилцаа байгаад байна. За Four of Pentacles бол яг байгаа газараа ер нь бол гатсан тий нэг ийм comfort zone-доо орсон. За Four of Swords бол тий яг ингээд дээшээ хараад ингээд хөвтцэн тий ямар нэгэн үйлдэл хийхийг хүсэхгүй байгаа. Ямар нэг юм тийм тодорхой болгох гэж ерөөсөө юм хичээл зүтгэл ингээ гаргахгүй байгаа. Ер нь бол нэг ийм энерги. За Four of Wands карт маань уг нь бол яг энэ одоо уншлагын дотроос одоо хамгийн хөөрхөн энергитэй одоо энд гарч ирж байна л да. Яагаад тэгэхээр Four of Wands карт маань ер нь бол яг ийм аз жаргалтай happiness. За дээр нь гэр бүлийн доктортой гоё юм аз жаргалын карт байгаад идэг. Гэхдээ яг энд яалтчгүй хичнээн тэ нэг ийм таарын энерги одоо ийм одоо юу харилцаа бол маш гоё доктортой байх гэж ер нь бол хичээл зүтгэл байсан боловч ийм асуудлууд гарч ирсэн байгаад байна. Тэгэхээр энэ асуудал дээр бол эхний байдлаар таяр жоохон зөрүүдтэй ингээ нөгөө фэлтчүүл гэсэн нэг ийм энерги байна. Тэгэхээр Four of Wands карт нэрээ бүгдээрээ жоохон тодруулга авчи. За энэ өдрөөр авч та. Энэ за Four of Wands карт маань ямар учиртай гарч ирвэ? Tower, Eight of Swords, Two of Pentacles, Sun, Justice, King of Swords, дахиад King of Swords гарч ирж байна тий. За тэгэхээр ер нь бол яг Four of Wands карт маань уг нь бол яг энэ харилцааг яг зөв болгох гэж аягүй хичээж байгаа боловч энэ харилцаа өөрөө одоохондоо бол цаг хугацааны хувьд энд бол те яг нэг тал нь бол яалтчгүй яг өөрийнхөө нөгөө зарчмаар одоо явж ийн гэсэн үг. Одоо өөрийнхөө бодож явж байгаа зүйлээ хэлээл ер нь бол ингээ хаалга хаацсан юм шиг те. Ер нь бол нэг юм мэдрэмж. За энд бол үнэхээр нэг юм те харилцаа бол таяр болохыг энд бол яг үнэхээр хичээж байсан буюу таярын одоо нэгээ гэсэн сэтгэл үнэхээр байсан. Гэхдээ энэ зүйлстэй энэ devil зүйлс энэ асуудлууд би бол жоохон гинтийн байдлаар гараад ирсэн байх магадaltaй буюу Tower байгаад байна. Nine of Swords карт маань тэгээд яг гинт ямар нэгэн зүйлс ер нь бол ингээд нурж байгаа юм шиг л ер нь бол нэг иймэрхүү мэдрэмж аваад одоо энэ ганц гоё гарсан картн дээр маань ийм сонголтын choice-ийн одоо ийм зүйл гараад ирж байгаа хгүй одоо сонголтынх гэсэн үг. Тэгэхээр энэ харилцаа цаашаа явхад нэлээд юм цаг хугацааны хувьд бас жоохон авахар байна уу л гэж би бол харж байна. Тэгэхээр бүгдээрээ ямарсан групп нэг дээрээ тэр хүн яг юу хэлхийг хүсэж байгаа вэ гэсэн oracle картуудаас авъя. За Hammer, Learning Expansions, за зүрх сэтгэл шаргалсан. Энэ зүйлийг яг нөгөө нэг жоохон зүв болгох гэж хичээж байгаа гэдэг жаа шүү дээ. Тэгэхээр таярт энд бол жоохон ихтгэл найдвар байгаа гэдэг шиг энэ харилцааг тэр хүн ингээд хийсэн ямар нэгэн алдаа дутагдал байгаа бол засаж залруулахыг хичээж байна. Тэгээд дахиад нэг тийм өөртөө нэг юм төвшөнд гарах харилцаа болохыг зорж байгаа гэх юм да. За зүрх сэтгэл бол одоо мэдээж эрийг шархалсан. Тэгээ энд асуудал гарч ирсэн. Мэдээж эрэг тэнд ингээд ханаа босгоцсон байгаа учраас за ер нь бол Chaser буюу ингээд нэг араас хөөдөг нэг юм карт байгаад гэхдээ тэгэхээр ер нь бол хаягдхаасаа айж байгаа буюу яг энэ харилцаанд аль нэг тал нь одоо нэг тал нь бол яг ингээд өөрийнхөө зооныг бариад ингээд хангалттай гэдэг байдлаар ингээд зооноо татцсан. Тэнгүүд нөгөө тал нь бол ингээд арай тэг бүх зүйл дуусаагүй ч гэдэг юм үү нэг иймэрхүү байдлаар одоо хаягдна гэдэг бол тэр хүний хувьд айгүй тийм онцгүй мэдрэмж байгаад байгаа учраас энэ хүнийг бол одоо чэс хийж штэ араас нь бол одоо хөөж байгаа юм шиг л те нэг нь болохоор ингээд цухтаж гүгэддэг. За seduction буюу энэ бол яг
яг ийм нэг 3 дахь одоо нөгөө тийм нөлөөллийн карт байгаад. Тэгэхээр энэ devil бол яг ийм хортой харилцаа буюу жоохон ийм токсик энерги гарч ирсэн. За дээр нь энэ бол гинтийн ийм нэг нуралт уналт байсан те таарын хувьд. Тэгэхээр энд бол магадгүй ийм third party буюу 3 дахь ийм нөлөөлөл бол орж ирсэн учраас таяр энэ харилцаа жоохон ингээд ийм асуудалтай болсон байх магадлал нь бол аюу өндөр байгаад байна. За ер нь бол яг true feeling-ээ нууж байгаа буюу энэ хүн маск зүүж байна гэсэн ийм карт гарч ирсэн байна. За хамгийн төгсгөлд non-conditional love буюу уг нь бол тэ ийм зүрх сэтгэл одоо таярын дунд хайр бол байна. За гэхдээ энд бол яг ийм нэг масктай буюу энэ хүн яг өөрийнхөө яг юу бодож байгааг хэлэхгүй байгаа нь жоохон өөрөөчийн хувьд яг энд мөн болгочихж байгаа байхгүй тэ ийм тодорхой бус байдалд ингээд оруулчихж байгаа гэсэн үг. За тэгэхээр бүгдээр ямар ч исэн эхний уншлага маань энэ хүрээд дуусч байна. Нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол яг одоо ерөөхдөө бол яг л ингээд дундаж 10 минутын уншлага байх болно. Эхний уншлагатай адилхан ойролцоо 10 минутын уншлага байх болно. Хамгийн гол нь одоо энэ доотлолтоо бид нар шууд нөгөө нэмэлт уншлагаа оруулж ирэх болно. Энэ нь тэр хүн ер нь бол яг энэ харилцаагаа юу гэж харж байгаа вэ гэсэн ийм сэдвээр уншлага хийх болно. Тэгэхээр нөгөө хөзрүүдээ хараад уялдаатаа уншихын тулд ер нь бол ингээд жоохон шахачлаа. Тэгэхээр одоо нэмэлт уншлага та авч илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол пэйж болон Instagram хаягаар хандаад орж ирэх боломжтой шүү. За ингээд групп 1-ийн 1-р хэсэг энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлах эхэлж байна. Групп 2-ын маань Three of Wands гэсэн энэхүү картын сонголтыг хийжээ. За ер нь бол энэхүү карт маань жоохон нөгөө хүлээлтийн карт байгаад байдаг. Тэгээ нөгөө waiting карт байгаад байдаг шүү. За ямар ч хэлсэн одоогийн харилцаа ямар авъя гэсэн уншлагаа эхлүүлж байна. За яг энэ харилцаа бол ер нь ингэж тавьсан дээр минь 3 карт маань гуруула үсрээд гараад ирлээ. Тэгэхээр за дэлхий карт Ten of Cups карт 2-ын дундлын карт нь Two of Pentacles одоос тэгэхээр энэ харилцаа бол яг ийм нэг юутай харилцаа байна. Нэг бол бүр ийм аз жаргалтай гэр бүл болох, нэг бол ингээд харилцаагаа бүр эхний одоо дуусгах те. Дэлхий карт маань ер нь бол яг ингээд нэг ийм циклэрээ одоо бүр дуусч болно. Эсвэл бол эхний үе буюу одоо ямарваа нэг шалгуур одоо та хоёрын дунд хэрвээ байгаа бол тэр шалгуур одоо дуусны дараа ч юм уу те дундаа заавал ийм нэг урт хугацааны зай авч та хоёрын ойлгох ёстой зүйл ойлгогдож энэ харилцаа дараагийн түвшиндөө илүү одоо хүчтэй харилцаа болохын тулд нэг дуустдаг ийм нэг харилцаа байгаад тий. Гэхдээ нөгөө нэг дундаа авч байгаа зай байгаад байгаа шүү дээ. Салаад ингээ хоёр талтай байж байгаа зай чи өөрөө та хоёр ухаарад одоо харилцааны талаар ухаарад одоо илүү нарийн тий одоо илүү ингээд нэгээ илүү гоё гүнзгий төвшөнд ойлгодог болох нэг бол бүр ингээд тэр харилцаа яг ингээд дуусгах гэсэн ийм choiceтэй хоёрдугаар группийнхан байна. Сонирхолтой юм. За Ace of Wands Eight of Swords энэ Two of Wands ер нь бол яг энэ хоёрдугаар группийнхан маань ихэнх нь нэг бол холын харилцаатай, нэг бол яг ингээд нэг юм маш том сонголтын хамгийн доотлолтой devil гараад ирлээ. Яг нэг ийм сонголтын дунд л зогсож байгаа харилцаа байна да. Three of Wands бол яг энэ хүлээлтийн карт те. За тэгэхээр Ace of Wands карт ер нь бол ингээд дахиад магадгүй хэрвээ энэ циклэрээ дууслаа гэж бодоход
таарын дундах одоо нөгөө хайр сэтгэл гэдэг зүйл бол арай унтарчаагүй байгаа буюу таарын хооронд нэм спарк бол байгаа байхгүй юу. Ace of Wands бол яг ийм бүх юм дуусаагүй л гэсэн ууг нь бол утга. Air of Swords бол энэ харилцаанд одоо бол жоохон юм нэг юугүй болцсон. Итгэлгүй болцсон байгаа буюу дандаа нэг юм өөрийгөө одоо жоохон юм нэг үгүйсгдэг тэ нэг юм дандаа нэг тийм сөрөг бодолд автаад байдаг, байгаа газраасаа хөдөлж чаддаггүй нэг ийм энергийн карт байгаад тийм. За Devil картыг би бол энийг жоохон тодруулъя гэж бодлоо. Тэгэхээр Two of Wands бол бас л Two of Pentacles-тай адилхан ер нь бол энэ бол яг нөгөө нэг сонголтынхоо яг уулзвар дээр зогсож ин гэсэн үг байхгүй юу. Ингээ аль замаар нь явах вэ те. Энэ замаар явах уу, энэ хүн дээрээ очих уу, эсвэл бол энэ харилцааг дуусгах уу. За энэ Two of Pentacles яг адилхан. Тэгэхээр энэ харилцаа ер нь бол сонин юм да. За тэгтээ жоохон тодруулъя. За энэ Devil яг ямар учиртай карт гарч ирвэ? Devil. За Ace of Pentacles. Eight of Swords. High Priestess маань доошоо хараад гараад ирлээ. Seven of Wands. Knight of Wands. Star. Emperor. Four of Swords cards. За энийг одоо яг юу гэж хэлэх харилцаа вэ? Ер нь бол яг нэг юм нэг сонголт гэдэг байгаа шүү дээ. Яг сонголтынхоо ингээл нэг юм дунд нь яг гаццсан. Явж чаддгүй. Бас ингээ гэр бүл болоод ингээд шийдвэрээ гаргаж чаддгүй харилцаа бол Devil-ээр илэрч байгаа гэж хэлнэ. Яг нь ер нь бол Devil маань токсик буюу хортой харилцаа байдаг те. Гэхдээ миний хувьд бол яг энэ нөхцөл байдалд ингээ харахаар уг нь бол Ten of Cups гоё ингээд аз жаргалын карт байгаад байгаа боловч ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалаад тэ энэ харилцаа заавал ийм сонголтод орох ёстой байгаад байна. За энэ сонголт юу ч хийж болно те. За энэ хүн магадгүй ингээд одоо өөр тийшээ явах ёстой байдаг. Чи одоо таны хувьд те чиний хувьд болохоор энд байх ёстой байгаад гэдэг ч гэдэм үү те. Нэг заавал нэг ийм 3 дахь житгээд гэхээсээ илүү зүгээр яг таарын дунд энэ нэг юм гарч ирэх үүсэх ёстой амьдралын ийм нэг том шалгуурал юм уу л гэж хэлнэ. За энэ харилцаа бол яг үннийг хэлэхэд ингээд дуусгаад байгаа юм биш боловч ямар нэгэн яг нэг ийм нөхцөл байдлаас шалтгаалаад одоо энэ харилцаа ингээд зогсон байдалд орчих гээд байгаа гэсэн үг. Тэгээ одоо жишээ нь High Priestess ингээд уруу харцсан те энэ бол яг зүүн совингийн карт байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ одоо нэг юм бас ингээд нэг юм нууцлаг зүйлийн карт ч те. Гэтэл энэ маань ингээд доошоо харчин гэдэг маань энд ямар нэгэн одоо яагаад ч шийдэж болохгүй байгаа нэг зүйл байна. За энэ хоёрдугаар группийн чинь маш сонин энерги байх чинь. За ямар ч гэсэн бүгдээрээ Oracle карт аваад ер нь Oracle картнаас жоохон тодорхой мэдээлэл авахыг бодъё доо. За хоёрдугаар группийн маань тэр нэг хүн юу хэлхийг хүсэж байна вэ? Энэ харилцаа ер нь ямар учиртай вэ? За нөгөө Snake маань гараад ирлээ те. Golden Mirror Narcissist. Wow. Teddy Bear. Seduction. Энэ хараа яг нэг юм өөр гадны нөлөө байгаад байгаа байхгүй юу?
Гэхдээ энийг би бол яг тийм за энд hearts backstabbing за энд яг нэг сонголт гээд байгаа шүү дээ. За үнэхээр ингээд ten of cups буюу бүр ингээд яг гоё аз жаргалтай гэр бүл болох боломж нь байгаа гэдэг нь яг эндээ unconditional love буюу ямар ч болцолгүй нөхцөлгүй хайр ууг нь бол та хоёрын дотор бол байгаад байна. Гэхдээ энэ хараа одоо жишээ нь ингээд нөгөө энд бол яг ийм шокинг атак гэж байгаа те. Ер нь бол ингээд ямар нэгэн байдлаар одоо яг гадны ийм нөлөөлөл байгаад байгаа гэдэг нь энд байгаад байна. За яг ийм тайлбарлаж болохгүй нэг тийм сонин одоо яг ингээд нэг өөр нэгэн эмхтэй хүн гэхээсээ илүү зүгээр яг нэг юм тайрын нэг одоогийн нөхцөл байдал чинь өөрийнх тайрын юм нөхцөл байдал энэ харилцааг ингээ урагшлуулахад маш их юм төвөгтэй байгаад байна. За снэк бол те яг юм нэг дайсан байгаад байна гэдэг байгаа зү те. За дайсан байна. За нарциссист буюу one sided те харилцаа байгаад байна. Seduction байгаад байна. Тэгэхээр ер нь бол яг ингээд нэг хоёрдугаар группийнхан бол нөгөө сонголтыг яг яаж хийхээ мэдэхгүй бүр яг нөгөө эхлэлийнхаа цэг дээр ингээд зогсцсон хоёр тишээ ингээд тэ гэр бүл олж ихээр үгүй за энэ талтаа ингээд дуусгачих гэхээр ингээд дуусгаж чадахгүй хайр байна. Энэ юу гэж тайлна нэг л тийм сонин нэр юм аа. За ямар ч юм нарциссист гэдэг энэ one sided харилцааг тодруулъя. За. За ер нь бол ерөөсөө энэ харилцаанд та нэр ямар ч тийм нөгөө шийдвэр алга. Энэ хүн бол те одоо нэг талынх нь хүн нь бол яг шийдвэргүй ер нь бол ингээд тийм ч хийж чадахгүй, үгүй ч хийж чадахгүй ер нь бол зүгтсан байдалтай. За judgment бол ер нь ингээд шүүлтийн карт байгаад идэх те. Тэгэхээр энэ харилцаагаас ер нь бол ингээд явах гэсэн ийм карт байгаа байхгүй. Eight of Cups, Three of Swords бол угаасаа зүрх сэтгэлд маш ийм өвдөлттэй. За Five of Cups бол ямар нэгэн зүйлийг ингээд тэ бүр ингээд орхиос өөр аргагүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо бол бүр яалтчгүй ер нь бол жоохон юмс нэг жоохон тодорхой болж ирлээ буюу энэ харилцаа бол нэг хэсэгтээ бол яг ингээд дуусах харилцаа гэж хэлнэ. Дуусах гэдэг нь таярт одоо энэ олон зүйлүүдийг зохицлохийн тулд хол байх шаардлага байгаа. Буюу Three of Wands карт маань жоохон хол зайтай хэсэг хугацааг өнгөрөө тэ. За үнэхээр ингээд таярт маш муухай хортой нөлөөлөд идэх хүмүүс байж болно. За дайснууд ч юм байж болно тэ. Таярын одоо ар хударгаар юм хийн л гэсэн үг шүү дээ. Ер нь бол дээр нь нарциссист буюу магадгүй энэ хүн чамд ингээд тэ маш их зүйлийг ингээд зориулж байснаа гинт ингээд цухтаасан ч юм уу тэ. Одоо бол яг магадгүй яг аль замаар нь явъя гэд ингээд бодох гэхээр ерөөсө бүх зүйлс нэг юм одоо юу гэж хэлэх юм тодорхойгүй байгаа учраас одоо бол ингээд зүрх сэтгэлдээ найдахгүй логик ухаанаар шийдвэрээ гарахууч гэдэг зүйл ер нь бол 2 дугаар группийнх нь баг байхгүй. Ингээ яг ер нь бол яг байгаа газраа л ерөөсөө нам гатцсан л
2 дугаар группийнхан байна. За тэгэхээр нэмэлт уншлага авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад орж ирж болно. За энэ харилцааг арай илүү жоохон тодорхой болгох буюу цаашид яг таны асуугаад байгаа хүн энэ харилцаагаа ер нь бол хэрхэн харж байгаа вэ? Тэ? Үнэхээр ингээд энэ харилцаа мөнхийн юм хүлээлтэнд байх юм уу? Яг байгаа газар гацах гэдэг юм уу? Эсвэл жоохон ингээд тэ нэг юм явц их гэдэг юм уу гэдгийг бүгдээрээ нэмэлт уншлагнаас ингээд харах боломжтой юм аа. Тэгэхээр та хүсвэл нэмэлт уншлага авч болно. За ингээд энэ хүртэл уншлага маань хүрээд зогслоо. Та бүхэн бас зарим нэг зүйлс тодорхой болсон байх гэж найдаж байна. Яа тэгэхээр хүн болгоны нөгөө кейсүүд өөр учраас яг ярьсан юм дотроос өөртөө хэрэгцээтэй мэдээлэл тэ одоо яг тэр мессежүүдийг аваад явахад болно. Хэрэггүй мессежүүдийг бас орхиж болно л гэсэн үг. За ингээд 2 дугаар группийн 1-р хэсэг энэ хүрээд өндөрлж байна. Одоо бид нар ингээд доотлын хэсэгтээ ийм зай гаргасан хэсэгтээ 2 дугаар хэсгийнхаа уншлагыг хийх болно. За баярлалаа, баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар группийн маань Knight of Cups гэсэн энэхүү картын сонголтыг хийжээ. За энэ бол маш романтик залуугийн карт байдаг. За тэгэхээр яг одоо та хоёрын харилцаа ямар байгаа вэ? Тэр хүн танд юу хэлхийг хүсэж байгаа вэ? За Knight of Cups буюу 3 дугаар группийнхан одоогийн хосын харилцаа ямар байгаа вэ? За Queen of Cups аргагүй зүгэл картаараа өгнө хэлж байна да. Strength card. За Five of Cups энэ тууламын юу тохиолдов вэ? За Hierophant. Three of Pentacles. За доотлын карт маань Eight of Swords гэсэн карт гарч ирлээ. За уг нь бол энэ маш романтик залуу байна те. За гэтэл энэ хүн бол өөртөө бол за энэ хүн бол өөртөө чинь сэтгэлтэй, таны хажууд байх дуртай. Та бол энэ хүнийг маш сайн одоо нөгөө ингэж ойлгодог тэ одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг. Уг нь бол та хоёрын харилцаа тунд ажгүй байгаа байхгүй юу? Гэтэл Five of Cups бол жоохон юм сэтгэл санааны хувьд жоохон юм даавн уналттай байхтай нэг иймэрхүү карт байгаад байна. За Eight of Swords бол энэ харилцаа цаашаага ингээ явахад жоохон асуудалтай буюу яг юм өөрийгөө жоохон юм сүйтгэх бодол автан харилцаагаа яг гоё ингээ рилэрнтэй гоё одоо өнгөтөр харж чадахгүй байгаа л гэсэн үг. Ер нь бол яг юм дотроо байж болох хамгийн тийм зөндөө юм асуудлуудын талаар л энэ хүн бодоод байгаа байхгүй юу. За Three of Pentacles бол уг нь бол юм магадгүй та хоёр яг цуг ажилдаг байж болно. Ойрхон найзуудын хүрээлэл байж болохоор байна. Эсвэл бол найзууд чинь одоо юу гэдэг энэ харилцаанд айгүй тийм чухал үүрэгтэй ч гэдэг юм уу те нэг юм ямар ч нэг юм нэг одоо community байдаг. Тэр дээрээ та хоёр ингээд харалддаг ч гэж болно. Гэхдээ харилцаа одоохондоо бол жоохон юм гонигтай асуудалтай. За Hierophant бол одоо мэдлэг оюуны те нэг юм мундаг одоо нэг санвартны карт маань байдаг. Тэгэхээр энэ карт маань энд юу хийж яваа вэ гэдгийг бүгдээрээ жоохон тодруулъя. За Hierophant карт маань одоо учир нь юу вэ? За Knight of Pentacles, Five of Pentacles, Death cards, Ten of Swords, Four of Cups, Three of Swords, дахиад Hierophant карт дэлхий карт маань гарч ирлээ. За ер нь бол энэ 3 групп маань гуруула жоохон гонигтай нэг тийм энергитэй л 3 карт байгаад байна. Ер нь бол яг вэ ер нь бол одоо тарот уншлагын маань дандаа
одоо хайр сэтгэлийн хувьд асуудалтай хүмүүс маань тэ хосын харилцааны хувьд жоохон асуудалтай хүмүүс маань үздэг. Мэдээж хэрэг бүх юм сайхан болвол яг үнийг хэлэхэд тааралт ол нэг тийм айхтар үзэх тийм шаардлага бол бараг л байдаггүй гэж хэлж болно. Тэгэхээр асуудал гарсан үед л ер нь бол тааралтыг үздэг. Тэгэхээр гурван групп маань ер нь бол гуруулаа жоохон энергийн хувьд дандаа юм асуудалтай одоо харилцааны хэсэгтээ ингээд зогсон тэ одоогоор нэг нь боломж олгосон ч гэсэн одоо боломжийг хүлээж авахыг ингээ хүсэхгүй байгаа. Энэ харилцаанд аюу том өөрчлөлт байна тий. Одоо өөрийгөө зориулах юм боломж нь байгаа ч гэсэн ямар нэгэн харилцаанаас энэ хүн бол аюу тийм хоосрол гэдэг зүйлийг мэдрээд байгаа учраас энэ харилцаа одоо нэг талд харилцаа one sided байж магадгүй л байгаад байна. Яг уу яг энэ эрэгтэй эмэгтэй энергээр нь ингээ харах юм бол тий энэ хүн магадгүй маш романтик боловч танд яг юм нэг сэтгэл зүрхний хувьд яг юм фул нэг юм аз жаргалыг өгч чадахгүй байгаад гэдэм үү л гэсэн нэг юм энерги байна. Тэгээд энэ харилцаанд ямар ч гэсэн юм өөрчлөлт орсон байгаа нь жоохон тэ нэг нэгэндээ юм итгэлгүй болсон байна. Уг нь бол нэг тийм айхтар мууч зүйл байхгүй л байна да. Уг нь 3 дугаар группийн маань зүгээр жоохон гомдсон тэ тунсан нэг тийм зүйл. За мессеж картууд маань grounding гэсэн карт буюу жоохон нөгөө юу яах хэрэгтэй те одоо хөрсөн дээрээ буух гэж ярьдаг шүү дээ. Жоохон нөгөө нэг лошклоор юмыг харах хэрэгтэй. За ер нь бол нөгөө нэг эго өндөр байна те магадгүй энэ хүн бас юм царайлагч юм уу те магадгүй нэг иймэрхүү залуу байна л да. Одоо жишээ нь гэтэл жоохон эго өндөртэй аль ч тал нь байж болно. Тэнгүүд нэг нь бол ийм гоё тэ айгу кэрлдэг байгаар нь хүлээж авдаг. Нөгөөх нь бол жоохон юм эготой би нэг хүнд ингээ хангалтгүй ч гэдэг юм уу тэ нэг иймэрхүү байдлаар мэдрэмж өгөөд идэм байна гэсэн үг. Тэгэхээр би бол чиний хувьд бол маш юм хангалтгүй хүн шүү ч гэдэг юм уу тэ нэг иймэрхүү жоохон сонин одоо тийм мэдрэмжийг авчаад л байгаа л юм байна л та. Тэгэнгүүт ингээ 5 of cups шиг те би бол ингээд те азгүй амтан гэдэг шиг л одоо жоохон өрөвдөлтөд зогсож байгаа юм те. Тэгэхээр айл нэг тал нь бол ялцчихгүй харилцаанд хангалттай биш мэдрэмжийг өгөөд байгаа буюу нэг юм одоо юу юм бэ? Хичээгээд одоо нэг чадахгүй байгаа юм шиг те. За healthy choice буюу одоо уг нь бол гоё те нөгөө эрүүл харилцаа гэдэг чиг self love өөрийгөө хайрлах, өөрийгөө кэрлэх те энэ зүйл бол энэ харилцаанд аюул хэрэгтэй. Тэгээд маш гоё юм эрүүл харилцаатай л байхыг энэ 3 дугаар группийн маань ерөнхийдөө аюул хүсэж байгаа. За new face бол буцаад те нэг юм өөрийнхөө майндыг одоо нөгөө апдейт хийн гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй та хоёрт буцаад ямар нэгэн зүйлийг ингэж нөгөө гоё зүв болгохын тулд өөртөө дахин програмчлах хэрэгтэй гэсэн нэг тиймэрхүү тий. За ууг нь бол яг л нэг тийм unconditional love байгаад байгаа боловч одоохондоо бол яалтчгүй энэ нөгөө нэг тий сөрөг бодол энэ өөрийгөө ингээ барьчаад байгаа бодол бол би энэ хүнд хангалтгүй гэдэг жоох юм орол байгаад дээ шүү. За тэгэхээр хамгийн доотлоо сэтгэл зүрх маань ер нь бол ингээ шархалсан. Тэгээд ингээ хаягдгаасаа ингээд айж байгаа. За энэ зүйлийг те засахыг бол энэ хүн бол хичээж байна. Энэ харилцаагаа засахыг хичээж байгаа. За ер нь бол ийм нэг те boundary буюу хил хязгаар гэдэг зүйл бас энэ хүнд байна. За wedding rings, mask буюу өөрийнхөө feelings-ийг жоохон хайдлаад байгаа юм байна те. Энэ нөө mask чинь яг нөгөө нэг air of sport байгаа байхгүй юу? Энэ нүдэ ботсон те. Яг нөгөө feeling-гээ ерөөсөө зүү гаргаж чадахгүй, дотроо айгүй тийм онцгүй бодол ингээд авчаад байгаа хэрнээ тэр зүйлээ нөгөө хүндээ айгүй гоёор ингээд илэрхийлж чадахгүй. Гоёор жоохтой нөгөө нэг шударга ярилцаж чадахгүй л байгаагасаа болоод жоохон фейлдэд байгаа л харилцаа юм уу л гэж хаалаа. Тэрнээс айхтар тийм те нэг тийм токсик зүйлүүд бол гайгүй дайжгүй. Тэгэхээр
Ер нь бол 1 2 дугаар группээс 3 дугаар групп нь илүү арай тийм асуудлын хувьд ч гэсэн баг зэрэг зүгээр л нэг өөртөө л жоохон сүтгээд энэ харилцаанд итгэлгүй ч юм уу те нэг иймэрхүү зүйл байгаад байгаа болохоос ш нэг ойлголцлын зөрүүл байгаад байна уу л гэж хэлмээр юм байна яг. Тэгэхээр ер нь бол баг ингээ нэг нэгнтэйгээ гоё ярилцаж чадах юм бол одоо 3 дугаар групп асуудал айгүй амархан шийдэх боломжтой юм шиг байгаад байгаа хгүй юу. Гэтэл яг энд нэг тал нь бол яалтчгүй энэ харилцаанд итгэлгүй байна. Тэгэхээр энэ бол яг энэ зүйлийг бол засах хэрэгтэй. Энэ зүйлийг. Энэ бол тэ нөгөө хүн чинь ч мэдэхгүй байхгүй юу чамаг тэ яагаад байгааг гэдэг шиг доторх бодлоо хилээд ойлголцоод яг чи зөв бодоод байгаа мó буруу бодоод байгаа мó гэдгээ тодорхой болгосон дээр байна. За ингээд 3 дугаар группийн маань 1-р хэсгийн хүрээд өндөрлөж байна. Дараагийн одоо үйлдэл буюу энэ хүн цаашид юу нэг харилцаагаа ямар хөө байдлаар харж байгаа вэ? Дээр нь зөвлөгөө картуудаа авахар нэмэлт уншлага байгаа. Тэгэхээр яг энэ талтаа би нэмэлт уншлагуудаа хийхдээ ерөнхийдөө нүг группүүдийнхаа картуудыг харж агаад санахгүй болвол нөгөө нэмэлт уншлагууд маань жоохон хаяа ингээд нэг юм төрчөд өгдөө. Тэгэхээр энэ картуудаа ингээд үлдээгээд энэ талтаа нэмэлт уншлага хийх болно. Тэгэхээр та бүхэн маань нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол пэйж болон инстаграм хаягаар хандаад аваарэ. За энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн бас хэрэг өссөн байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.